За хэрхэн яаж XM дээр XM брокер дээр дансаа нээж арилжааны дансаа одоо баталгаажуулах вэ? За тэгэхээр ер нь бол xmcg.com гэж хайлтан дээр бичээд за xmcg.com гэж бичиж орохоор нэг юм хэсэг харагдана. За энэ дээр бол хэрвээ та бүртгэлтэй бол логин хэсэг дээр дарчин. За бүртгэлгүй бол логин хэсэг рүү дараад open account гэдэг дотор шинэ одоо аккаунт бүртгүүлэх нээх юм хэсэг байгаа. За энэ дээр дараад за мэдээж улсаа сонгоод за энэ дээр бол өөрийн имэйл хаягаа бол бичиж өгнө. За өөрийн имэйл хаягаа бичиж өгөөд пассвордын дээр бол цаашид ашиглах одоо пассвортаа бол бичнэ. За тэгээд have a partner code гэдэг хэсэг дээр манай Robot Academy partner code буюу 8BF86 гэдэг кодыг оруулж өгөөд дансаа нээх юм бол ямар нэгэн урамшуул бонустаас хамрагдах боломжтой байгаа. За тэгээд мэдээж гэрээний нөхцөлтэй болон компани нөхцөлтэй танилцсан гэдгийг зөвшөөрөөд за тэгээд регистр хэсгээр дарнаа. За тэгэнгүүт имэйл хаягийн дээр чинь бол мэдээлэл ирсэн байх ёстой байгаа. За тэгээ ингээ харах юм бол XM Brokers имэйл ирсэн байна. За verify email гэдэг дээр нь дараад за ингээл ерөнхийдөө бол таны аккаунт бол эхний нээх хэсэг чинь бол ингээд болчихж байгаа гэсэн үг. Окей, ийм амархан. За ингээд ерөнхийдөө одоо бидний хийх хэсэг гэх юм бол бид нар одоо энэ нээсэн аккаунтаа бол баталгаажуулаад бичиг баримтаа оруулаад яг real аккаунт буюу яг бодит аккаунт нээх хэсэг байгаа. За одоо бол энэ дээр бол бид нар арилжаа ерөөсөө огт хийж болохгүй гэсэн үг. Ерөнхийдөө зөвхөн демо дансаар арилжах боломжтой байгаа. За тэгэхээр одоо бол бидний дараагийн хэсэг бол verify now гэдэг хэсгээр дараад за энэ дээр бол өөрийнхөө овг нэрийг бичнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр онсоор оруулна. За энэ дээр би одоо юу учраас зүгээр хамаагүй яач та. За энэ дээр бол тэгээд хаягаа оруулж өгөөд за хаягийг бол заавалчгүй яг үнэн бодиттойгоор хийх ёстой. Яагаад гэвэл сүүлд нь бас оршин суугаа хаяг энэ төр бол явуулдаг учраас энтэйгээ бас таарах ёстой гэсэн үг. За street number энэ төр бол за postal code ингээд за энэ дээр бол юу оруулаад өгч тээ. Хаягаа оруулж гэсэн үг. Байр бол байр. За гудамжны тоот байгаа бол тэр гудамжийнхаа тоотыг ч юм уу тээ. За тэгээ энэ хэсэгт бол танаас бол нэг хэдэн асуулт брокерийн зүгээс асууна. За энэ нь бол мэдээж нэг хөшүүрхтэй CFD арилжаа хийж байгаа учраас тодорхой хэмжээний эрсдэл бас байдаг учраас таныг одоо дуршлагтай юу, хэдэн төгрөгийн орлоготой вэ? За ерөнхийдөө forex хийх боломжтой хүн үү үгүй юу гэдэг чинь бол шалгасан тийм асуултууд асуудаг. За энэ дээр бол юу бүгдийг нь бол яг алтан дунджаар бүглээд явуулах зүгээр гэсэн үг. За энэ дээр бол мэдээж өмнө одоо янз бүрийн юм хийжсэн үү гэж юм те. Тэгэхээр энийг за yes гэдгээр нь хариулаад за одоо энэ хэсгээр бол иргэний өмнөлөх болон оршин суугаа хаягийг оруулна. За XM брокерийн хувьд бол заавалчгүй тусдаа нэг оршин суугаа хаяг энэ төр оруулаад байх шаардлагагүйгээр иргэний өмнөлөхний ард болон уртлын зургийг л оруулаад өгчөд ерөнхийдөө бол баталгааждаг байгаа. За энэ дээр тэгээд өөрийнхөө зургийг бол цэвэрхэн эвтэйхэн гэрэл сүдрэн таарсан байдлаар зураг аваад за тэгээд энэ дээр апплод хийгээд оруулчихнаа. За тэгэл ерөнхийдөө бол тухайн брокероос бол таны бичиг баримтыг бол нэг 24 цаг дотор шалгаад ажлын өдөр дээр бол нэг 24 цаг орчмол болдог. За тэгээд шалгаад бол verify болсны дараа бол та яг real аккаунтаа нээгээд депозит буюу мөнгө оруулаад арилжах боломжтой болж байгаа гэсэн үг. За энэ байна залуусаа.